Хожим нь мөнхийн эзэн Авраамд дахин үзэгдэв. Тэр үед Авраам Мамрыгийн царс модны дэргэд суурьшиж байлаа. Нэгэн өдөр үдийн халуунд Авраам маяхныхаа үүдэнд сууж байснаа холгүйхэн 3 эмэгтэй хүн зогсож байгааг харлаа. Авраам тэр даруй босоод өмнө нь очин өвдөг сөгдөн мөргөөд амар байна уу эрхэн зочдоо. Та бүхэн манайхыг зорж ирсэн бол гэрт морилно уу? Би ус авчиръя. Авчирсан усаар минь хөлөө угаагаад модны сүудэрт амарч байхтун. Тэр хооронд би жаахан хоол бацаагаад зочлбол та нар холын замдаа өлсөж ядрахтай. Манайхыг зорж ирсэн зочин та нартай би туслахыг бодно гэж хэлэхэд тэд зөвшөөрлөө. Авраам маяхандаа гүйн орж ирээд их нэртэй. Нэг шуудаа сайн гурилаар бин хайр. Гээд хотондоо яаран очиж хамгийн тарган туглыг шилж аваад зарцаараа түргэн гэгчин төхөөрөв. Бүгд бэлэн болоход Авраам шар тус сүү махаар зочдоо дайлан тэднийг хоол идэж байх үед нь дэрэгдэх модны сүудэрт зогсож байлаа. Тэд Авраамд хандан "Эхнэр Сарах чинь хаана вэ?" гэхэд "Майхандаа байгаа" гэж Авраам хариуллаа. Тэр гурвын нэг нь болох мөнхийн эзэн Авраамд хандан "Хавар намайг энд буцаж ирэхэд эхнэр Сарах чинь хүүтэй болсон байна" гэлэм. Сарах майхны үүдэнд мөнхийн эзний ард зогсож байхдаа энэ үгийг сонсчээ. Авраам Сарах хоёр өтөлж Сарахын сарын тэмдэг нь аль хэдийн зогссон байжээ. Иймээс Сарах дотроо инээд алдан бид хоёр шиг хөгшин амьтад юунд тэгтлээ залуу хүмүүс шиг унтах билээ дээ гэж бодож байлаа. Тэр гурвын нэг нь болох мөнхийн эзэн Авраамд хандан "Сарах юунд миний үгийг шоолж хөгшин болсон надаас хүүхэд гарах нь юу л болдоо гэж бодов? Мөнхийн эзэнд хийж чадахгүй юм үгүй биш үү? Яг хэлсэн ёсороо 9 сарын дараа хавар буцаж ирэхэд минь Сарах хүүтэй болсон байна" гэлээ. Сарах хайсандаа "Би шоолоогүй" гэсэн боловч "Үгүй чи шоолсон" гэж мөнхийн эзэн хэллээ. Хоол идэсний дараа тэр 3 хүн босож Содом хот руу явхад Авраам тэднийг гаргаж өгөхөөр хамт явлаа. Содом хотын бараа харагдахад тэр 3-ын нэг нь болох мөнхийн эзэн ийм өгүүлсэн нь. Үе удмыг нь үнэнхүү алдартай улс болгож тэднэр дамжуулан орон бүхний хүмүүст сайн сайхныг өгч баяр жаргалтай болгохоо урд нь би Авраамд хэлсэн бол одоо түүнээс юу хийхээ нуух хэрэг байна уу? Үгүй би нуухгүй. Би түүнийг сонгон авч түүний хойч үе удам угсаа нь миний заасан замаар явж миний үгийг бат дагаж үнэнч шудраг амьдрах ёстой. Миний замаар хэрхэн явахыг Авраам тэдэндээ ярьж араасаа дагуулах хэрэгтэй. Хүлээсний үүргэн тэр биелүүлнэ гэдгийг би сайн мэднэ. Мөнхийн эзэн Авраамд хандан Содом Гомор хотынхан хамгийн муу гэмтэй авилгачин хүмүүс гэж би дуулсан. Үнэхээр тийм эсхийг нь би шалгаж үзэхээр одоо явж байна гэлээ. Тэгээд мөнхийн эзэнтэй цуг байсан 2 хүн мөнхийн эзэн болон Авраамыг орхиж Содом руу бодлоо. Авраам мөнхийн эзэнд ойртож очиод Тэр хотын муу хүмүүсийг шийтгэхдээ тэдний дунд байгаа гэмгүй хүмүүсийг хамт тусдах гэж үү? Энэ үнэн гэж үү? Хэрвээ тэр муу хүмүүсийн дунд ядахнаа 50 гэмгүй хүн байвал тэднийг бодоод хотыг устгалгүй өнгөрч болох уу? Гэмтэй гэмгүй бүгдийг устгавал гэмгүй нь бас гэмт хүний шийтгэлийг авна шүү. Зохисгүй юм бүү хийгээч. Орчлон дэлхийн шүүгч та үнэнч шудраг биш үү? Гэхэд мөнхийн эзэн хэрв Содом хотоос би ядахнаа 50 гэмгүй хүн олбол тэднийг бодож хотыг устгалгүй өнгөрье гэж хариуллаа. Авраам мөнхийн эзэнд хандж "Их эзэн минь ээ, би бол таны дэргэд үнс шороо мэт өчөөхөн билээ. Гэвч зөрхилж танаас юм гуй. Хэрв тэр хотод 50 арай хөрөхгүй гэмгүй хүн байгаа бол 5 хүнээр цөөн байгаа бол та бүх хотыг устгахгүй" гэж гуйхад "За, би тэнд 45 гэмгүй хүн олбол хотыг устгалгүй өнгөрье" хэмээн мөнхийн эзэн хариуллаа. Харин тэнд зөвхөн 40 гэмгүй хүн байвал яах вэ? гэж Авраамын асуухад "Тэгвэл тэр 40 хүнийг бодож би хотыг устгахгүй бай" гэж мөнхийн эзэн хариуллаа. Авраам дахин гуйж "Их эзэн минь ээ, надад бүү урлаарай. Танаас би дахин юм асууя.
Хэрв та тэндээс зөвхөн 30 гэмгүй хүн олбол тэр хотыг яах вэ? Гэхэд тэнд 30 гэмгүй хүн байвал би бас устдахгүй гэж мөнхийн эзэн хэллээ. Их эзэн минь ээ. Танаас дахин асуусныг минь өршөөгөөрэй. Тэнд зөвхөн 20 гэмгүй хүн байвал та яах вэ? Гэж Авраам асуухад би тэр 20 хүнийг бодож хотыг устгахгүй өнгөрнө гэж мөнхийн эзэн хариулсны дараа Авраам Их эзэн минь ээ. Надад бүү уурлаарай. Дахин танаас зүрхэж гуй. Хэрвээ тэнд 10 гэмгүй хүн байвал та хотыг устгалгүй үлдээх үү? Гэж гуйхад. За тэгвэл би тэр 10 хүнийг бодож хотыг устгахгүй бай гэж мөнхийн эзэн хариуллаа. Түүний дараа мөнхийн эзэн Авраамыг орхин одож Авраам гэртээ буцжээ.